Заавал өксөд өдлөө үед бол би малдаараа байсан. Өчигдөр 8 цаг болж яхад эндээс холбоогоор мэдгдсэн. Дамжаа манайд чи бас уулан дээр гарч холбоо үүдээ. Гэртээ барьдгүй юм. Тэгээд бас яг хожиж ирэх шиг бол энэ 2 цагт ирлээ. Тэгээд 2-оос хойш 2 гэрийн юмтай ноцолтойгоо сайн нэг хантнаар дүү хийж, тэр динхэг хантнаар дүү хийж нэг хагас дотоод уусчихаар байж. Манай хөргөнийг ирвэл дотроо төмөр унсан. Манай гэр бол одоо энэ дайны хашаанаас тэр амар гарт зүгээр бөөнд наваачаал хашаад ар модтой наваачаад бүгдийг энэ дагуулсан. Өмөр цаана бол маань их юм байхгүй юм. Бүрээс бол яг хөө тэгээ ямар ч байсан туургнууд дээврнүүдний байна. Тэгтээ зарим дээврийн тас цохол хайдсан л байна. Тэгэл нэг бүрээсээ л яг хамаач хийлээвэ. За ганц бүтийн ганц хаалгал үлдэж биш юу ч алга. Ийм болоогүй тийм ийм хүчтэй болоогүй шүү дээ. Болох нь болдог энэ дайны хүчтэй болоогүй. Энэ бол 45 хаа хийж зүгтээ одоо энэ бол бүтэхгүй. Ингэж олноороо манаас юм ингэж унж үзээгүй шүү дээ. Энэ бол өстой онцгой юм боллоо шүү хүүхдүүд. Үүдний 12 гэлээс шуурганы хүч маш ихсэн. Тэгэл гэртээгээ насалж игэлсэн. Гэртээ насалдал дотроос нь юу буулгаж аваа ерөөсөө хүчргээ байдаг. Дотроос нь буулгаж гаднаас салхи гараад ирэхээр хараа гаргаад агуу юу гарч чи тон аваарч гэж чараагаадсэн чинь хаяа юунаас аваад бүрээсийн тасцгол тэгээд аваа явцсан. Урагш аваа явсан. Тэгээд яач чадаагүй. Тэгээд тоон маань бол яг нөгөө хуруу муруу нийлэн авсан, үн нийлэн авсан. Бүрээс бол авах юмгүй болсон. Тийм их боллоо. Тэгтээ манай арай дэндүүр гам шиг болох шиг боллоо. Манайхын зүг дээр орж одоо ирэнгэд амларж ирсэн. Тэрнээс бас ийм шиг болж байгаагүй. Ерөөсөө олж байгаагүй. Тэгээ энэ одоо бол онцгой болсон. Байгууллагын дээврүүд бол ер нь ихэнх нь хууларсан. Тэгээд одоо галлагааных нь яндангуу тугарч унсан гэсэн. Тэгээд одоо халаалт малалтын юмнуудаа бүх байгууллагууд одоо энэ цахилгаан сугам сүлжээнийх нь бүгд тасарсан. Тэгээд одоо тог цахилгаангүй болоод нэлийн хүнд байдалтай болчиход за айл ерхүүд маань бол ихэнх нь бас зарим нь одоо хагас бүтэнсийн амралтын өдөр байсан учраас их айлууд эзгүй байлаа. Бүх айлын зузааг тасварсан албан газар аж ахуйн нэгжүүд одоо нам даралтын халаалттай газрууд бол маш хүндрэлтэй байна. Жижиг урын жижиг моторуудаараа усаад ингэж хөдөлгсөн төдий ингээд ажиллаа байж байна. Алтай университет систем компаниас өндрийн нэмэргээд гарсан байгаа. Одоо энэ хугарсан бетон долгоруудын шонгуудын бетон хөлүүдийг ачаад гарсан. Араас нь нэмэгдэл Сумын алдрын шугамлаар ажиллах нэмэгдэл хүч бас гарна гэж аймаг онцгой байдлаас ирсэн хүмүүсээс бас тийм мэдээлэл авлаа. Нийт хашааны 80% нь салхинд бол унсан байна. Нарийн судалгаа гаргахаар бол одоо ажиллаж байна. Эцсийн байдлаар одоо хохирлын үнэлгээг бол хараахан гаргаагүй байна. Одоо хохирлох огтоох одоо ажлын хэсэг бол энэ дээр ажиллаж байж хохирлын одоо эцсийн байдлаар гаргана. Баялтай аймгийн хэмжээнд цасан болон шорон шуурга шуурч он сая үлдээ үзэгдүүлсний улмаас урьдчилсан байдлаар Бугад суманд 102 айл, Төгөрөг суманд 4, Халиун суманд 5, Тонхил суманд 2, Дарив суманд 1, харин Хөхмөрт суманд 1 гэр нурсан гэсэн урьдчилсан дүнг аймгийн онцгой байдлын газар өгчээ.